Үгийн нуурын маань яг байгаль экологийн бүх мэдээллийг гадаад дотоодын иргэдэд хүргэдэг төв байгаамаа. Тэг бид одоо яг энэчээ зогсож байна. Үгийн нуурын урд мэргийн шанаа. Ингээ харалдаа болохоор хойд мэргийн шанаа буюу одоо яг энэ бото 200 орчим ийм нөгөө байгалийн гүртэй. За энэ хоёроос ингээ энэ баруун хэсэг маань үгийн нуурын онцгой хамгаалтын бүс буюу яг нүүдлийн шувууд энэ нуурын одоо байгалийн бүх зүйл байдаг цэг байгаа. Та бүхэн анзаарсан бах. Одоо энэ зүүн хэсэгтээ болохоор иргэдийн аж ахуйг дэмжсэн аялал жуулчлалын бүс байгаа. За нуур маань болохоор өвөлдөө болохоор ийм өвөрмөц тогтцыг бий болгодог. Өвөлдөө болохоор ийм үрх үүсдэг байгаа. Октоосоо хөлдөхгүй. Мөн битүү хөлдөх явцдаа бас ийм хил үүсгдэг Монголын ихэнх нуурууд. Цагаан хилгээд. Ер нь хөлдөх явцдаа бол мөсний зузаан бол метр 40-50-с дээш бол хөлдөхгүй доороо цулаад. Ус нь хөлдөхгүй яждаг. Нуурын гүн бол одоогоор яг 22 оны байдлаар бол хамгийн гүндээ 20 м-ийн гүнтэй. Тэгээ өөрөө болохоор яг энэ орхон голын сав газрын харьяанд хамгийн том цэнгэг устай нуур гэдэг.